Эрүүл байна уу эм сум яваа. Тэгэхээр хэмж би нэг урайлах гаргамаар байна. Тэр юу вэ гэхээр зам тээврийн осол гэмтлээс хэн буугаач урьдчилан сэргийлэхэд гар бие оролцъё. Яагаад тэгэхээр Монгол хүндээ хайртай баймаар байна. Зам тээврийн осол гэмтлээс болж Монгол маш олон хүн нас барж, маш олон хүн тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй болж, маш их олон хүн эрүүл мэндээр хохирж, архив хүүч эмгэгтэй болж байна. Маш их олон хүн эдийн засаг, эд хөрөнгөөр хохирч байна. Энэ бол их харамсалтай зүйл. Яагаад гэвэл өдий одоо залуу эрүүл сарвал өсчөөд яг хийж бүтээх насан дээрээ аль эсвэл яг альва зүйлээ ажилтны ард гарчаад эсвэл бусдын одоо хайхрамжгүй байдлаас болоод эрүүл мэндээрээ амнасаараа хохирно гэдэг бол маш их эмгэнэлтэй зүйл. Тийм учраас энэ зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд бол хамгийн чухал том нөлөө үзүүлж байгаа хүн бол Монгол хүн та өөрөө буюу жолооч, жолоо барихтаа хариуцлагатай, цогтруулахунд хэрэглэхгүй, их хурдаа хэтрүүлэхгүй, ажил амьдрал одоо зүйлээ зохицуулдаг, хариуцлагатай байхыг бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Хоёрдугаарт нь бол энэ жолоо барьдаг, машин дээгүүр навдаг замын асуудлыг стандартаар барихыг бол урайлах гаргамаар байна. Яагаад гэвэл одоо баг зэрэг одоо стандартгүй аль эсвэл одоо тэр зүйлийг одоо Монгол хүнд зориулж хийж байгаа болохоос биш бусдад зориулж хийгээгүй зүйл. Тийм учраас замын стандартыг барьдаг, зам эдэрсэн бол янзлах хэрэгтэй байна. Яагаад гэвэл их хол замд те одоо урд хойдоос ирж байгаа нөхцөлд хоёр игний замаар хурдтай он гэдэг бол маш их эрсдэлтэй зүйл. Тийм учраас одоо болж өгөөл тэр гац уртын зам шиг хоёр игнээ дундаа хашлахтаа те стандартын тийм сайхан зам бол осол гарах магадлал төдий хэмжээгээр буурна. Гуравдугаарт нь одоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдал их чухал. Жишээлбэл жил бол тогтмол үзлэгт ордог. Одоо осол гэмтэлд ороход одоо тээврийн бүрэн бүтэн байдлаа хамгаалдаг, суудлын бүсээ зүүсдэг тийм байх хэрэгтэй байна. Ийм гурван хүчин зүйл мөрдөгдөж чадвал одоо зам тээврийн осол гэмтлээс одоо томоохон хэмжээний эрсдлийг бууруулж чадгаар зүйл шүү. Тийм учраас Монгол хүн, хувь хүн та Монгол байгууллага, Монгол компани, Монгол улсад шийдвэр гаргаж байгаа тэр бүх хүмүүс Монгол хүндээ хайртай байж энэ зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд багцуулуу гар бие оролцуулаад туйлын баяртай байна. Тэгээд таалагдж байвал та бүхэн та цааш түгээж дэмжээрэй. Дэмжих хүсэж байвал эрүүл хэм маяг ном уншаарай гэж зөвлөх юмар байна. Тэгээд баярлалаа.